Сайн байцгаана уу? Манай чанал нь Солонгост болсон гэмт хэрэгүүдийн тухай танилцуулах болно. Өнөөдөр ярих хэрэг нь интернетэд тавигдсан иргэдийн хооронд үүссэн асуудлыг ярилцдаг Солонгосын Сакком Панжа нэвтрүүлэгт орсон хэрэг юм. Солонгосын хөдөө эсхийн нэгэн жижиг хотод банкны ажил хийдэг Ким. Тэр нь амьдарч байгаа дүүргийнхээ ганц хүнтэй гэрлээгүй эмэгтэй байсан. Хөдөө байдаг хот учраас хүн ам цөөн, дээрээс нь залуу хүмүүс баг. Тэр дундаа хүнтэй гэрлээгүй эмэгтэй нь Ким ганцаараа байсан юм. Нэгэн өдөр түүний ажлын газрын хажуу шинээр цэцгийн дэлгүүр нэгдсэн. Бөгөөд түүн тэнд ажилдаг залуу Кимийн харцыг булаасан юм. Үг дуу цөөтэй, байнга цэцэгтэй ажилдаг болохоор зөөл, найрсаг, мөн эргэн тойрны хүмүүс нь тэр залууг гэмт хэрэг байтугай худлаач ярьж чадахгүй гэж боддог байсан. Тиймээс ч Кимд түүний тэрхүү залуугийн байнга байдал нь таалагдсан түрүүлж дуун сэтгэлээ илчлэхээр шийдсэн. Би ч ам сайн гэд Ким хэлэхэд тэрхүү залуу сэтгэлийн хүлээж авахгүй байснаа Ким идэвхтэйгээр гуйсны эцэст тэр хоёр үерхээр болсон юм. Тэр залуу үерхэх явцдаа нэг ч удаа арх хууж байгаагүй. Кимийн аав нь байнга арх хуудгаас улж гэрээс нь хэрүүл тасардаггүй байсан. Бөгөөд Ким том болоод арх хуудаг хүнтэй яасан цуухгүй гэж боддог байсан. Тиймээс ч найз залуу нь түүнд хамаагүй илүү таалагдсан. Бас Кимийн ээж ч гэсэн манай хүргэн арх хуудаггүй гэд маш дуртай байсан. Эргэн тойрныхон хүмүүс харахад ч гэсэн өдрийн цагаар л уулзаж шөнөөр гадуур зугаалж гардаггүй үлгэр дурайл болсон хүн байсан. Ойр дотны хүмүүстэй хүндлэлтэй харьцдаг. Болохоор Кимд чи үнэхээр сайн хүнтэй өрхөж байгаа шүү гэж эргэн тойрныхон хүмүүс хэлдэг байсан. Тиймээс Ким ч гэсэн түүнтэй гэрлэхээр болсон. Нэгэн өдөр найз залуу нь Кимд байрны суглаанд ороход шинэ гэр бүл тодрох магадлал өндөр байдаг гэн. Хоёулаа угаасаа гэрлэх юм чи ирээдүгээ бодоод гэрлэлтэд төрүүлээ батлуулчихъя гэж хэлсэн. Ким ч гэсэн угаасаа гэрлэлээр болоод хурмын бэлтгэл хийж байсан болохоор хурмын өмнө гэрлэлтэд батлуулахыг дуртай аргагүй хүлээн зөвшөөрсөн. Найз залуу нь би чамайг хамгаалнаа. Хурмын ажлыг чамайг оролдохгүй болохоор санаа зовх хэрэггүй. Ийм байдал нь Кимд маш их таалагдсан буюу түүний хүндэлж байгаа мэт мэдрэгдсэн. Үерхэж байхдаа ч гар барихаас сэтэрдэггүй байсан. Олон удаа хоёулахны хамт аяллаар явж исэн ч гэсэн тусдаа онтон ерөөсөө Кимд гар үрдэггүй байсан. Кимд энэхүү байдал нь өөрийг нь хүндэлж байгаа, өөртөө асарж байгаа, хамгаалж байгаа мэдрэмж төрөө бүр илүү таалагдсан. Харин анхны шөнөө үнэхээр мартагдахгүйгээр өнгөрүүлье гэж хэлсэн. Тэр өдөрт зориулан Ким хос унтлахны хувцас аван усны бөмбөлөгийн тэрийг бэлдсэн. Үнэхээр хэлснийхаа дагуу 20 метр нэг ч оролдоогүй. Тэр байдал нь ч гэсэн Кимд маш их таалагдсан. Хурмын аяллаар явахын өмнөх өдөр хурмын ёслоо игээд тэр орой онгоцны буудлын хажуу буудалд орсон. Тэгж байж маргааш нь хоцрохгүй онгоцсондоо суух боломжтой байсан. Буудалд ороод Ким үнэхээр төсөлж байгаагүй зүйлтэй нүр тулгарсан. Усанд ороод гараад ирсэн нөхрийнх нь хөлн цахилгаан зүлттэй байсан. Цахилгаан зүлт гэдэг нь мэдгүй байгаа хүмүүс тайлбарлаж хэлэхэд хүчирхийлэл болон түүнтэй адил гэмт хэрэг хийсэн хүн хэргийн ялаа эдэлж дууссаны дараа хөлөнд нь зүүлэгдэг байршил тогтоогч төхөөрөмж юм. Нэг л зүүх юм бол өөрөө тайлах боломжгүй. Усанд орохдоо ч зүүж орно. Зүүж байх хугацаанд гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх тасгийн байршил ирүүлэх төв байранд байнгын хүмүүсийн мэдээлэл очдог. Төв байрны цахилгаан хөлний зүйлт зүүсэн хүмүүсийг бүгдийг нэг бүрчлэн ажиглаад сууж байдаг. Мөн орж болохгүй хэсэгт нэвтэрсэн үгэг шалгадаг. Жишээ авах юм бол насан туршаагүй хүүхэд хүчнэтсэн гэмт хэрэгтнийг нэвтэрч болохгүй хэсэг нь сургууль, цэцэрлэг зэрэг хүүхэд ихтэй газар юм. Тийм газар орвол бип гэсэн дуу гарч мэдэгддэг. Үнэхээр Солонгост энэхүү төхөөрөмжийг зүүсэн хүмүүс маш их байдаг. Энэ төхөөрөмж нь хөлөндөө зүүдэг хар өнгийн төхөөрөмжчээс хэн ч хараад мэддэг. Гэтэ энийг хүний нүдэнд ил үзэгдэх боломжтой гар юм уу те хүд зүүч юм уу те тиймэрхүү хэсэг зүүх боломжгүй. Яагаад тэгэхээр хөлний хэсэг зүүжиж өмд өмдөрөө таглагдана гэсэн үг. Хэдий гэмт хэрэг хийсэн ч гэсэн бас тэр хүмүүсүүдийг харж үзсэн хэрэг байна. Ингээд үнэхээр цэцэг нийт дэлгүүр ажилуулдаг
тэр сайхан сэтгэлтэй арх уудаггүй, орой шөнө гадуур тэндгүү, хистгүү. Иргэн тойрны бүх хүмүүсээсээ хүндлэл барьсан. Тэрхүү нөхөр нь эцэст нь хүчирхийллийн болон түүнтэй адил гэмт хэрэгээсэн гэмт хэрэгтэн болж таарч байгаа байхгүй. Шоронд ороод аль хэдийн шоронд ялаа эдлэг гараад ирсэн хамгаалтанд байгаа. Яаж хүмүүс ийм хүн байна гэж төсөөлөх вдэ. Үнэхээр шоконд ормор. Тэгээ ядчихт нь байр аавна гэд төрүүлээд хурмаас өмнө гэрэлтэй батлуулсан. Яа гарахгүй хууль ёсны ихний нөхөр хоёр олчихсон. Хурим идлээ өөрийг нь олдохгүй чамайг хамгаална. Мөн арх уудгүй, гадуур тэндгүү, орой шөнө болсон хойно тэр бүх зүйл нь зүгээр Кимийг хуурах гэсэн жүжиглэлт болж таарч байгаа байхгүй юу? Яг тэр энэхүү захиалгаан зүйл зүүсэн хүмүүс тавьдаг шаардлагууд нь мэдээж хэрэг гэмт хэрэг хэрэгээсээ шалтгаалаад янз бүр байх ч гэсэн ерөнхийдөө бол цагийн хязгаар байсан байх гэж бодож байгаа. Яг тэгэхээр шөнөөр явахгүй байна гэдэг чинь яг тогтоосон цагт гэртээ байж явах хэрэгтэй байхгүй юу? Бүх юмыг тэд нар чинь байшин илрүүлэгчээр компьютер хараа сууж байгаа учраас тэр хүний хөдөлгөөн бүр компьютерээр ил гарч ирдэг. Тэгэхээр цаг заасан байсан учраас шөнө орой тэндгүү байсан байна шүү дээ. Мөн иймэрхүү гэмт хэрэг хийсэн хүмүүс өөрийнхөө хийсэн гэмт хэрэгтэйгээ холбоотой ажил хийж болохгүй. Тийм учраас цэцгийн дэлгүүр ажилладаг байсан ба. Мөн арх ууж гэмт хэрэг үйлдсэн бол арх уух энэ төр нь хориотой байсан. Гэтэл манай Ким болохоор тэр болгоныг өөрхөн төлөө хийж юм. Өөрийг нь хүндэлж юм. Үнэхээр арх уудгүй хүн байна гэж бодоо итгэцэн. Бүх зүйлээ зориулсан байсан учраас гэрэлтэд төрүүлээ батлуулсан. Тэгээд тэр нөхөр нь буудалд оронгуудаа усанд орж гарч ирээд би ийм зүйлттэй гэдгээ өөрөө төрүүлж хэлсэн байгаа байхгүй юу. Тэгээ ингэж тэр зүйлтээ үзүүлэхдээ хэлсэн үг нь би олон жилийн өмнө маш буруу хэрэг хийснээс болоод ингээд захиалгаан зүйлт зүүж байгаа. Гэхдээ зүүх хугацаа одоо бараг дуусч байгаа. Би чамтай уулзснаас хойш үнэхээр өөрчлөгдсөн. Шинэ хүн болсон. Надад итгэж би чиний төлөө амьдрах болно гэж хэлсэн байгаа байхгүй. Яаж ч утсан өдийг хүртэл тэгж нууж тэгж үжиглэл тавьсан үед яаж одоо итгэх вдэ? Ким тэр үүнд нь итгэхгүй шууд тэр буудлаас гайд гэртээ арсан байгаа. Одоо бодоод үзэхэд үнэхээр аимшигтай. Яаж тийм өвчин гэрэг хийсэн гэмт хэрэгтэнтэй хамт амьдарч гэрлэх юм? Одоо Ким энэхүү гэмт хэрэгтнээс салахын тулд мэдээж хэрэг хурмаа цуцлуулах хэрэгтэй тийм үү? Хурмыг яаж хоёр хүн хүлэн зөвшөөрөө гэрэлцсэн учраас хурим хийгээгүй тэр чигтэн хурмыг хэрэгсэхгүй болгоно гэж байхгүй. Гэтэ Кимийн хуурсан энэхүү үйлдэл нь угаасаа хурим цуцлах хангалттай шалтгаан болохгүйгээр мөн Ким сэтгэл санааны хохирлын мөнгө ч гэсэн гаргаж авах боломжтой. Солонгосын хууль зүйн яамнаас гаргасан 2012 оноос 2016 оны хооронд гадаад руу хурмын аяллаар захиалгаан зүйл зүгээд явсан хүн нийт 18 хүн байгаа байхгүй. Яаж ч тийм гэмт хэрэг хийсэн хүмүүс хүнтэй гэрлээд хурмын аялал хийхгээ гадаад руу явчихна. Зөвшөөрлөөд. Тэгээд энийг сонсож байгаа хүмүүс донд гэр бүлийнхэн гишүүн нь Солонгост ажиллаж амьдарч сурдаг болвол Солонгост байгаа тэрхүү гэр бүлийн гишүүдтэй сануулах хэрэгтэй. Иймэрхүү гэмт хэрэгтнүүдээс хол агаарай гэж. Иймэрхүү хүмүүсүүд чинь нэг хүнийг хуурай гэж бодох юм бол ямар шалтгаан болоод яаж ч гэсэн хуурдаг. Тиймээс байнга шалгаж явах хэрэгтэй. Өөрөө ирэх байгаа хүнийг. Өнөөдөр ярьсан хэрэгээ үгээр өндөрлөе. Өнөөдөр ярьсан миний яриа та бүхэн таалагдсан бол subscribe, like дарж өгөөрэй. Өнөөдөр ярьсан асуудлын дагуу та бүхэн санал бодлоо илэрхийлэхийг хүсвэл комент хэсэгт саналаа бичээрэй. Хамтдаа энергийн тухай ярилцгаая. Баярлалаа. Баяртай.